Афганистан улсад холбоотны хүчний цэргүүдийг эсэргүүцсэн чагсаалтын үеэр олон хүн амнасаа алдаж олон хүн шархжээ. Афганистаны хойд хэсгийн хот Талаконд цагдаа нар 3000 гаруй жигсэгчид оролцсон чагсаал руу бууцсан гэж гэрчүүд мэдээсэн байна. Эдгээр хүмүүс НАТО-гоос явуулсан шөнийн ажиллагааг эсэргүүцэн жигсжээ. Жигсэгчид холбооны бүгд найрамдах Герман улсын цэргүүдийн харуулын байр руу гранат болон галаар шидэж дайрсан байна. Энэ үеэр 2 Герман цэрэг 4 Афганы харуул шархтлаа гэж Потсдамд холбооны бүгд найрамдах Герман улсын цэргийн командын төлөөлөгч мэдэгдлээ. Шархсан 2 Герман цэргийн бие хэвэн байна гэж албаныхан мэдгдсэн юм. Холбоотныхон Афганистаны айрамтай хамтран цэргийн ажиллагаа явуулах үеэр 2 эрэгтэй хүн, 2 эмэгтэй хүн амнасаа алдсан нь жигсаал гарах шалтгаан болсон юм байна. Талаконд болж байгаа жигсэгчдийн дунд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн оролцжээ. 4 нислэг тэрэг манай тосхны дээгүүр ниссэн. Тэд манай гэр бүлийнхний амийг хороосон. Бид Талибан Аль-Каида бүлгийн аль нь ч хамаардаггүй. Гэр бүлийнхний маань амийг хороох ямар хэрэг хийснээ би мэдэхгүй байна. Hiç ne mefhum, ne Al-Qaida'sın, ne Taliban'sın, ne Saladar'ım, ne ya garip ya defona. Холбооны бүгд найрамдах Герман улсын Батлан хамгаалахын сайд болсон цэргийн ажиллагааг хурцаар шүүмжилж ивэн хилцээ хийхийг шаардсан байна. Энэ бол чухал даалгавар гүйцэтгэх ажиллагаа биш юм. Энэ нь нийгмийн доктортой байдал болон эв найрамдал, гэрээ хэлэлцээнд саад учруулах хэрэг болж байна. Бид энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг байдал намжимал болгоход байдал улам хүндрэхээс өмнө шаардлагатай алхам хийх хэрэгтэй гэж шаардж байна. Шөнийн цагаар халдлага үлдэж амнасаа алдсан хэргийг НАТО-гийнхан харин зэвсгэлсэн хэд таврагсад байсан гэж мэдэгдээд байгаа юм а.